Мангас очид сономын дорж хэрэгтнийг зоддог тусгай өрөөтөө байсан. Би 1935 оны 7 дугаар сард нууц улс төрийн хилтэс туслах төлөөлөгчөөр орж ажиллаж байгаад 1936 онд Зөвлөлт холбоот улсад курст яваад 1937 онд ирж 1939 оны 6 дугаар сард мөрдөн байцаах хилтэс байгуулагдахад группийн дарга 9 дугаар сард мөрдөн хилцийн дарга болж 1940 оны 7 дугаар сар хүртэл ажилласан юм. 1938 онд би дотоод явдлын яамны орлогч сайд байсан Лослыг байцаажээ. 1940 онд намайг халагдах хүртэл Лосл шоронд байж л байлаа. Намайг мөрдөн байцаах хилцийн дарга байхад улсыг аюулаас хамгаалах газрын даргын мэдэлд Монгол Ардын хувьсгалт намын төв хорооны нарийн бичгийн дарга Баасанжав, шинжлэх ухааны хүрээлэнгийн Эренчин Бямбаев, Эрдэнэ Бэлэг, багш Дүгэр Сүрэг, Наваан Юндан, Цэвэг, Шалонов нэр мөрдөгдөж байсан юм. Зарим баригдсан хүмүүс манай мөрдөн байцаах хилцгийг дамждаггүй байсан. Зөвлөлт холбоот улсын нэг байцаадаг газар байв. Дотоод явдлын яамны конторын урд талын одоогийн үйлдвэрчний төв зөвлөлийн ард талд буй улаан модон байшинд байв. Би тэнд нэг хүнийг хүргэж өгсөн юм. Амар байсан билүү мартчихжээ. 1939 оны сүүлээр нэг өдөр Жамбалд орж нэгэн хүнийг авчираад биеийн байцаалтыг нь аваад шоронд явуул гэсэн. Гэтэл тэр нь манай дарга Базар ханд байж илээ. Базар хандын дараа Жалсрай дарга болсон. Тэр нь 1 сар хэртэ болоод баригдсан. Түүний дараа би мөрдөн байцаах хилцийн дарга болсон юм. Баяр Магна мэт яаманд ажиллаж байсан хүмүүс мөрдөгдөж байв. 1940 онд Зөвлөлт холбоот улсаар шифрээр зарим хүмүүсийн тухай мэдээ ирдэг байв. Тийм учраас яаманд байсан зарим хүмүүс Зөвлөлт холбоот улсад байцаагдаж байсан байх гэж би боддог. Манай мөрдөн байцаах хилтэс байгуулагдахад хэрэгээ хүлээсэн хүлээгээгүй цэргийн голдуу 300 шахам хүний хэрэг бусад хилцүүдээс хүлээ авсан юм. Мөрдөн байцаалт их хатуу ширүүн явагдаж байсан болохоор хэрэгтнүүд хилс хэрэг амархан хүлээж байв. Намайг мөрдөнд анх ирж ажиллаж байхад маршал чой болсон зарим хэрэгтнийг хатуу байцаах тухай хэлдэг байв. Яамны байшингийн 2 давхрын зүүн үзүүрт хойш харсан нэг тасалгаа байсан ба түүний цонх хан нь хар давуу хөшөгтэй ганц сандалтай өрөө байсан. Хидэд хэн байгуулсныг нь мэдэхгүй. Тэнд хатуу байцаахаар зөвшөөрөгдсөн хүмүүсийг байцаадаг байсан. Би намын төв хорооны дарга байсан Баасанжав. Дотоод явдлын яамны орлогч сайд асан Лосл, мал тариалангийн яамны орлогч сайд асан Дамдын Сүрэн, сангийн сайд байсан Довчин, прокурор байсан Пунцог Дорч нарын хүмүүсийг байцааж байв. Баасанжавыг аль хилтэст баривчилж хэн байцааж байсныг мэдэхгүй, бодвол Жамбалд орж байцааж байсан байх. Хүний мэдүүлгээр нэр илэрсэн өөр материал байгаагүй. Ер нь хүнийг байцаахад материал буюу хууль үзэж байцаах явдал байгаагүй. Урсгалаар өөрсдөө л мэдэж байцааж байв. Пунцаг Дорж Довчин нарын материал байгаагүй. Хүний мэдүүлгээр л нэр илэрсэн хүмүүс байсан. Бид өглөө 9 цагаас орой 5 цаг хүртэл, орой 20 цагаас шөнийн 4 цаг хүртэл байцаалт явуулдаг тушаалтай байсан.